Өнөөдөр бид нэр онцгой албан татврын хууль засгийн газраас одоо нэгэн яралтаагаар 6 сарын 17-нд өргөн барьж одоо 27 хоногийн хүрэхгүй хугацаанд бид нар хилцэн баталгаар ингэ явж байна. Ерөн сүүлийн үед манай улсын хурал нэгэн яралтаагаар маш олон асуудал одоо гурилдана гэдэг юм уу, машиндна гэдэг юм уу явж байна. Тэгээ газрын засгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухайны өмнөх асуудал 6 сарын 18-нд улсын хуралд өргөн баригдсан. Тэгээ аруулах хонжийн нийгмийн даатгалын багц сул 6 сарын 12-нд өргөн баригдсан. 2-7 хоног л болж байна. Бизнесийн эрхчлөлөө гээд баахан дагсан 100 хэдэн хуультай хууль 6 сарын 3-нд өргөн баригдсан. 3-7 хоног л болчихно. Ингээд бүгдийг нь одоо машиндад батлах гэж байна л да. Тэгтэл өргөн бариад одоо жил орчин болж байгаа тамхины хяналтын тухай хуулийг одоо энэ хилцүүлгийг бид нар эцсийн хилцүүлгийг эрх пүрэв гарагт чуулганаараа хийх гэж байна. Энэ хуулийн хилцүүлгийг ер нь бол нэг гацаах, хойшлуулах одоо маш олон оролдлого байсан. Өнөөдөр бүр одоо янжуур нь байна уу, электрон тамхин байна уу, импортлогчд нь байна уу, бүгдээрээ нэгдэж байгаад энэ ерөнхийлөгчд хандсан тухай мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр ингэ явж байгаа. Гэхдээ бүр эмгэнэлтэй энэ дээр Монгол улсын ерөнхийлөгчөө энэ хуулийг гацааж өгөөч ээ. Энэ улсын төсвийн орлого буурнаа, ажлын байр цөөрнөө гэд. Хизээ тамхины компаниуд энэ гадаад дотоодын компаниуд Монгол улсын төсөвд Монгол улсын ажлын байранд санаа зовдөг болцсон юм. Тэд ашгаал боддог шүү дээ. Монгол улсын иргэдийн эрүүл мэндээр жилд эдийн засгийн хувьд 800 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг ийм л асуудал шүү дээ. Тэгээ эрүүл мэндийг хамгаалах тамхины хуулийг эсэргүүцэх болохоор ерөөсөө үеийн үед нэг шалтгаан далд зах зээл бий болно. Гэтэл энэ ерөөсөө тийм биш байхгүй, бүгд тооцоо судалгаатай. Далд зах зээл гэдэг худалдаагаас шалтгагаар үнэхээр тийм биш. Энийг далимдуулаад төрийн шийдвэрт нөлөөлөөд яаж энэ хуулийг гацаах уу гэсэн ашиг сонирхлын бүлгэл одоо ийм том илэрлээ одоо бий болгоч. Ийм хэмжээний ил цагаан лобби яваад одоо эцэг сүлдээ бүр Монгол улсын ерөнхийлөгчийг шантаачлах хэмжээнд очсон биз дээ. Тэгээ энэ хуулийг боловсруулад явж хахад элдвэр одоо бүтэн 1 жил гаруй би хэлүүлж байгаа. Нэг талыг нь барьсан, нэгэнд нь давуу эрх олгосон, юу ч гэлээдээ. Элдвэр гүтгэж харлуулж мэдээллийн манипуляц хийсэн. Тэгтэл өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчд хардаа бүгдээрээ ингэж байгаа юм. За тэр Voltam гэдэг компани дистрибьютор нь хийдэг энэ JTI гэдэг компаниуд нь. За тэр Алтан гац гэдэг янжуурын компани нь бас байдаг KTNG Corporation. За вебний монопол компани, электрон тамхины монопол компани, электрон гаджет, цахиур гэдэг холбоо амралт бүхий компаниуд бүгдээрээ нэгдэж гарын үсэг зураад энэ тамхины хуулийг гацааж өгөөч ерөнхийлөгч гэж байгаа байхгүй юу? Ёстой нөгөө үнэн одоо хурдан боловч үнэнд гүйцэтгэн гэдэг л энэ л болж шít. Намайг үтгэж одоо янжуурийнх нь талж гинөө, вебнийхэн талж гинөө энэ ерөөсө ухтаа эднэр бүгдээрээ нэгдмэл ашиг сонирхолтой энэ хуулийг гацаах, батлуулахгүй байх ийм л зорилго эцсийн байсан гэдгийг энүүгээр одоо ингээд нотлогдож шít. За ингээд энэ хууль угаасаа хилцүүлэг нь эцсийн хилцүүлэг 4 өдөр явнаа. Тэгээ бид нар энэ Монгол төр тамхины компаниудынхаа лоббинд дийлдэх юм уу гэдэг энийг харах өдрүүд одоо энд ирж байна. Тэгээ асуулт байна. Тамхины хяналтын тухай хууль пүрэв гарагт эцсийн хилцүүлэг хийгднэ. Энэ хуулийн эцлэн батлахыг энэ 7 хоногийн Баасан гарагийн 7 сарын 3 чуулган хаахаас өмнө хийх үү? Дигийн тухайн асуудлыг би бүлэг дээрээ ч гэсэн ярьсан. Энэ дээр би албан ёсны тайлбарыг өнөөдөр чуулган дээрээ протоколтой энэ дэг тайлбарлах одоо албан ёсны хүмүүсийн хувьд авмаар байна. Эсвэл улсын хурлын дарга энэ дээр бас би албан ёсоор одоо тайлбарыг нь протоколд үлдээж авмаар байна. За тамхины хяналтын тухай хуулийг манай Номын Чимэг нарын олон гишүүн өргөн барьсан жил гарan болж байгаа нь үнэн. За би улсын хурлын дарга болцоод үндсэн ажлын хэсгийг шинжилж байгуулад 2 сарын хугацаанд хэлэлцүүлгүүд хийгдээд ажлын хэсэг маань хуралдаа дунд нас ойлголцохгүй олон асуудал үүсээд өдий хүртэл явсаа. Энд ямар нэг одоо юу гэдэг надад бол тийм удаасан гацаасан зүйл огт байхгүй. Номын Чимэг гишүүн урд нь жил гарan гацсан хуулийг харин би сүүлийн 2 сар дотор хурдан хугацаанд явууллаа шүү. Энийг одоо манай ажлын хэсгийн гишүүн хууль санаасан гишүүд бүгд ойлгож байгаа бах. Засгийн газар олон хууль өргөн барьсан үнэ. Эдийн засгийн эрхчлөөний хууль, нийгмийн даатгалын хууль, газрын тосны хууль гэдэг энийг яаралтай горимоор улсын хурл өргөн мэдүүлсэн. Хэлэлцээд одоо бид нар батлах гад бас хэлэлцүүлэг хийгээ явж байна. Энэ бол улсын хурлын чуулганы хуралдааны тухай хуульд үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн болвол үүнийг хэлэлцүүлэх хоорондын хугацаа хамаарахгүй
Бусад одоо хуулиуд дээр бол засгийн газрын өргөн мэдүүлсэн болон их хурлын гишүүдийн ерөнхийлөгч ингээд хууль санаалах хэрэгтэй 128 субъектийн санаалсан хуулиуд ердийн гормоор явахдаа хэлэлцүүлэх хоорондоо заавал 5 хоногийн гэсэн ийм одоо зохицуулалтаа энэний дагуу явж байгаа. Ингээл явж байгаас манай номын чигмш ойлгож байгаа. Тамгын газар яг тэр тийм үү эцсийн хэлэлцүүлэг эцэслэн батлах хоёрын хооронд 5 хоногийн хугацаа. Энэ дээр албан ёсны хуулийн тайлбар давлгаа хэлж өгөөч. Бян. За намын чимэг гишүүний асуултанд хариулъя. Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулиар хуулийн 31-д эцэслэн батлах үе шатна. За 31-д заасан 4 шатны нэг хэсэг болж байгаа. За 44-ийн 1-д заасан эцэслэн батлуулах хувилбарыг гишүүд судлах бодит боломжийг хангах үүднээс дэгийн тухай хуулийн 32 дахь заалтын хэсгийн ажлын 5-аас доошгүй өдрийн хугацааг баримтлахаар бол заасны дагуу Улсын их хурлын тамгын газраас дэгийн зөвлөгөө өгч энэ хаврын чуулганаар хилцсэн баталсан бүх хуулийн төслүүд яг энэ дэгийн дагуу явж байгаа. Дэгийн хуулийн 31-д энэ 4 шаттайгаар хилцэн батлна гэж заасан яг эцлэн батлах гэдэг үгэн дээрээ хилцүүлэг гэдэг үг байхгүй байгаач энэ нь болохоор яг нөгөө нэг цогц процессын 4 үе шаттай процессын яг нэг хэсэг болж байгаа. Тэгэхээр бид бол яг энэ нэг үгнээс болоод энэ хамгийн сүүлийн эцлэн батлах гэдэг энэ процессыг салгаж тайлбарлах юм боломжгүй байгаамаа. За тэгээд дэгийн хуулийн 44-д байнгын орон эцсийн хэлцүүлгийн санал хураалтын дунд үндэслэн эцлэн батлуулах төслийн хувилбарыг бэлтгэж нэгдсэн уралдаан эхлэхээс өмнө гишүүдэд тараах үүрэгтэй гэж заасан. Харин 44-ийн 2-т уг хувилбараар нэгдсэн уралдаанд хуулийн төслийг эцлэн батлах санал хураалт явуулна гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл гишүүдийн хууль батлах эцсийн шийдвэрийн шууд үндэслэл болох хувилбар нь эцсийн хэлцүүлгийн дараа бэлтгэгдэж гишүүд танилцуулагддаг учраас энэ бол энэ хилцүүлгийн салшгүй нэг хэсэг бөгөөд зөвхөн санал хураалт гэж ойлгож хязгаарлаж болохгүй юм аа. За намын чимэг гишүүн тодруулж асууя. Орж гараад шууд эцсийн хэлцүүлгээ баталж байгаа яаралтай дэгийнхэн асуудал дээр бол гишүүдэд танилцах хугацаа өгж байгааг та нар одоо тэгвэл яаж тайлбарлах юм? Танилцахгүй л байгаа шүү. Би бас энэ Улсын хурлын тамгын газрын тэргүүндэд дараагаар ажиллаж байсны үед дэгийн хуулиа мэднэ. 31, 32. За энэний дараа бол энэ байнгын хорогоор хилцэх хэсэг анхны хилцүүлэг, эцсийн хилцүүлгийг байнгын хороо чуулганаараа бүгд гишүүд хилцүүлж, асуулт асууж, үг хэлж, хариулт авах юм хилцүүлэгтэй явдаг. За эцлэн батлах процесс бол ерөөсөө байнгын хорон дээр байдгүй, зөвхөн чуулган дээр ямар ч хилцүүлэг байхгүй, асуулт асууж, үг хэлэхгүйгээр эцлэн батлах ийм одоо процесс явдаг. Санал хураалт явдаг гэсэн. Ямар ч хилцүүлэг байхгүй. Тэгээ би цагаан дээр хараар бичсэн ийм тайлбар өгж байгаад харамсаж байна. Ягаад гэвэл тамгын газар одоо өдийг хүртэл бас бүх асуудал дээр зөв зүйтэй дэгийн зөвлөгөө өгж ирсэн гэдэгт би одоо эргэлзэж байна. Ягаад гэвэл өмнө нь ч гэсэн өмнөх улсын хурлын дарга нарын үеч гэсэн дэгийн хуулийн 36-гийн 12, 13 За үг хэллээ. Дахиад 1 минут байхгүй. За асуултаа асууч. За дахиад асуултаа гүйцээч. За. 36, 12, 13-ыг ер нь дандаа зөрчиж ирсэн шүү дээ. Бүгдээрээ. Тэгээ сая улсын хурлын дарга бямцог дарга бас нөгөө эн чинь дэгийн хууль чинь юм биш үү? Практик чинь буруу байна. Дэгийн хуулиараа явна гэд одоо хуулийн төслийг анхны хилцүүлэг хилцгэсгийг хийж явахдаа байнгын орооны саналаар биш хилцгэсгийг дэмжиж гэдэг томьёолоор хураадаг болсон шүү дээ. Тэгээ энийг яаж тайлбарлах юм тамгын газар? Дандаа дэг зөрчсөн юм зөвлөгөө өгч өснө. Яаж тайлбарлах юм? Тэгээ ийм ойлгомжгүй ийм нөхцөл байдал бол үүсгэж болохгүй шүү дээ. Нэг талдаа гарах хэрэгтэй. Протокол дээр энийг тэмдэглүүлэх хэрэгтэй. Чуулган дээр төрийн албан хаагч нар худал мэдээлэл, буруу мэдээлэл өгөхгүй байх хэрэгтэй. Албан ёсны энийгээ дүгнэлтэд гаргах хэрэгтэй. За урд нь улсын их хурлын тамгын газрын бас дэгийн зөвлөхүүд маань үндсэн хууль зөрчсөн томьёолоор санал хураалт хүртэл хураалгаад асуудал үүсээд ингээд шалгагдаад байгаа асуудал болсон таах мэдж байгаа. Тэгээ урд нь бол дэг зөрчлөг байсан байж магадгүй. Одоо бол дэг зөрчихгүй байгаа. Хуулиад эдэлж байгаа. Сая та хэллээ.
тэр дэгийн хуулийн 36, 11, 12 чинь тийм урд нь хамаагүй тэгэд хуулиа зөрчөөд хураалгаж ирсэн бол одоо тэгвэл хууль зөрчихгүй болгоод хууль нийцүүлээд санал хураадаг болсон гэдгийг албан ёсоор протокол бас тэмдэглэж хэлье. За мөн одоо би бас улсын хурлын хамгийн газраас гадна улсын хурлын даргын хууль зүйн бодлогын зөвлөхөөс бас асуусан. Урд нь бас одоо өмнөх улсын хурлын даргын хууль зүйн бодлогын зөвлөхөөс отхон чимгээ зөвлөх маань байдаг. Бас одоо бас тийм давхар бас нягтлж асуусан. Яа харахгүй энэ тийм эцсийн хэлэлцүүлэг эцэслэн батлах хооронд бол зайлшгүй 5 хоногийн хугацаа байх ёстой. Ийм хуулийн дээр ингээд цагаан дээр хараа бичсэн байна. Энэ дэгээр явахаас өөр аргагүй гэж надад тайлбарласан байгаа. Энийг та бас манай сотхон чимэг зөвлөхийг таних бах. Тэндээс номын чимэг гишүүн бас асуучаараа. За мөн одоо дараагийн асуудал засгийн газрын бас өргөн барьсан ердийн хуулиуд. Одоо ашигт малтуулын тухай хуулийн бас эцсийн хэлэлцүүлэг хийцсэн одоо эцэслэн хийх гэж байгаа билүү юу лээ? Хийцсэн багт юм уу? Эцэслэн батлах нь одоо бас яг ингээд 5 хоногийн хугацаанд багтахгүй намрын чуулганд орж байгаа. Иймэрхүү байдлаар үндсэндээ бол засгийн газрын өргөн барьсан бүх хуулиуд л одоо тийм үү хэлэлцэх хэсэг эцсийн хэлэлцүүлэг маргааш эцэслэн батлах гэдээ яваад байхгүй байгаа шүү. Бас л одоо засгийн газар яаралтай батлаад өгөөч гэсэн ажлын хэсэг маань байнгын хороод маань ажиллаа хийхгүй удасаар хагаад л ингээд энэ хуулиуд маань амжихгүй болчихж байгаа. Тийм болохоор хууль санаачлагчд нь тийм үү ажлын хэсгийг яаралтай хуралдуулах, байнгын ороодоо хуралдуулах, энэ чуулганаар хэлэлцүүлж энэ хаврын чуулгыг багтаах энэ талдаа бас өөрсдөө араас нь ч анхаарч ажилтдаг баймаар байгаа. Номын чимэг гишүүн маань их санаачлаг гарч хөөсөн. Гэхдээ даанч ажлын хэсэг нь одоо хэдэн сар ирсэн бүрдээгүй юм байлаа шүү дээ. Тийм учраас аргаа барчаад ажлын хэсгийн гишүүдийг сольсон. За ингээд одоо явсаар байгаа л ийм байдалд орсон. Чин бүрэн ажлын хэсгийн ахлагчид маш сайн ажилласан. Тийм болохоор одоо бид нар ашигт малтмлын хуулиа баталчмаар байна. Тамхины хуулиа баталчмаар байна. Засгийн газрын өргөн барьсан, гишүүдийн өргөн барьсан. Гэтэл ганцхан хууль зөрчиж болохгүй учраас ийм болчиход байгаа. Тийм болохоор хуулийг өөрийнхөө хүсэл зоргоороо тайлбарлаж болохгүй. Энийг та бүхэн бас зөв ойлгоорой. Ганцхан одоо их хурлын гишүүд хуулийг бүгдийг мэддэг биш шүү. Бас энийг бас ойлгох хэрэгтэй шүү. За отхны саран чуулган гишүүн асуултаа асууя.